За бид гэр бүлээрээ Дорногов аймаг сайн шандын хаалган дээр ирсэн байна. Одоо ингээд замын үд орно. За замын үд ороод тэгээд цаашаага 90 гарна да. За ядарч яана манай хэд. Байна уу гоё. Үгүй юу. Үгүй ядарч байна. За тэр чулуутсан модыг очиж үзэх юм уу? Тэр чулуутсан мод, чулуу болцсон мод. Тийш арч үз. За сайн шандын хаалга бол энэ сайн шанд дот тэр харагдаж байна. Шанд дотоос нэлээд зайтай. Энэ багамаа тэгээд энд нэг 2 3 тийм өрөөч юм би. За жишээ нь энэ бол одоо чулуутсан мод. За бодвол Дорногов Дундгов аймагуд бол юугаар их алдартай. Үлэг гөрвлийн. Тэр чулуутсан мод. Яач. Цааш их нь ийм нарийн юм байна. За ийм нарийн одоо энэ чинь ингээд уйлээд ургасан болтоо. Тэгээ одоо бол ингээд чулуу. Тэр анх мод байсан ингээд бодохоор энэ одоо хэдэн зуун жилийн настай болж таарах. За одоо энэ модны нөгөө насыг тодорхойлдог юу байдаг шүү дээ. Судал тий. Тэр судал нь ингээд бас байж байна. Тэр судал нь байна. За энэ ингээд үртс маягийн хэсэг байна. Ийм томоор одоо энэ чулуутсан өмнө говьд энэ Дундгов энэ Говь аймагуд чулуутсан мод хөвий. Гэхдээ ингэж томороо байдаг нь соврол тоо. За энэ хэсэгс энэ бол одоо жишээ нь хожуул өмхрөөд унжижсэн. Тэсгэр нь яг энэ хэсгээр ингэж чулуучсан. Одоо энэ чинь ингээд бүгд чулуу шүү дээ ерөөс. Мод гэж хэлэх ямар ч юмс байхгүй. Ингээд чулуучиж байгаа. За энэ нь мөн ялгаах энэ голын хэсэг нь бодвол ингээд нөгөө модны холтос яадаг шиг ингэж гарч ирээд тэгээ мод байж байгаа чулуу болно гэдэг. Тэгэхээр байгаль бас л уралж байгаа юм шүү. За энэ байна одоо ингээд ийм энэ бол ингээд дээрээсээ чулуу. За энэ үеинүүдийг харъя ингээд. Үйлээд өртөс байсан гэсэн юм шиг тийм. Тэгтцсэн. За ингээд чулуутсан мод энд байж байгаа маа. За манай хоёр банд тэнд юу? Юу? Манай энэ хоёр амтнд их сонирхолтой. Өд хорхоо амтын тэр харахаар. Тэгээд за энэ өмнө говийн эсвэл бол сайхан чулуу. Өнгө чулуу энэ төрөс илбэг. Гээ зүгээр газар доош. Хөл дороос ингээд гой чулуунууд их барьж болно. Юу вэ? Юу юм бэ? Би бичлэг хийж байгаа ш. Байж үгүй. Би бичлэг хий. Яа чарчрин. Би сүүлэн дээр гიშгэ барьчих уу? Аа. Яа хүрдээ би. Би сүүлэн дээр гიშгэ барьчих уу? За би барьлаа. За би барих уу? Би барих. Чам барихдаггүй надад ч.
орлоо. Тийм ба. Би дүүдэг болсон. Оо тийм. Гişээ барьчих. За ингээ хонин гөрүүл. За бид явсаар замын үүдийн хаалган дээр ирлээ. Замын үүд ороод ирж байгаа юм аа. Энэ замын үүдэд ийм тэмээний модерн маягийн 6 хөшөө байдаг. 5 юм уу? За орхаалга нь ингээд динозавр юм шиг, тэмээ юм шиг юм. Хаалгатай. За одоо ингээ замын үүд рүү ороод ирж байгаа юм аа. За бид 90 хотод ирсэн. 90 хотын үүсэлцлүүд буусан. Үүсэлцлүүд буугаад тэгээд одоо өрөөндөө орчоод стасанд орчоод орой хоол иргүүлэхээр гарч ирлээ. Нааж халуун тоогоо шүү дээ. Энэ бас утмал мах гэж шүү дээ. Энэ шарсан мах. За энд ямар хоол байна? Энд идэж болдго юм уу? Хил байхгүй маа. Өглөөний мэнд 90 хотын зээл дээр ирсэн байна. За энэ бол одоо монголчуудын хамгийн сайн мэддэг, хамгийн их зорчдог, хамгийн их худалдаа хийдэг юм газар. За Монгол машины дугаар ингээд жишээ нь одоо байж байгаа жишээний. За тэгээд ийшээ одоо эндээс л одоо монголчууд бараа бүтээгдэхүүнээ татдаг, цуглуулдаг. За ингээ хаасайг л одоо манай монголчууд явж байгаа дөө. За ингээд одоо зээл рүү орж худалдаа хийн. За ойр зуурын одоо ховц сундар маа бол цуглуулдаг. За мөн одоо дараагаа татдаг. За энэ хажууд нь бол ингээд талбай нь байна. За ингээд дотор нь орж бас худалдааны хэсгээс нь бас танилцуулъя. Ингээд юм да. За зээлгэр манайхаар бол одоо юу худалдааны төвүүд наран туулрах хүч гэдэг юм уу те бөөндөж авч болно, ширхээр нь авч болно. За ингээд байна да. Гутлих байна. За энэ чар хүн баг байна уу? Заримдаа бол ерөөсөө түн түжигнчдэг шүү. За болдоогийн хувцсны дэлгүүр билүүн хувцас. За энд бол ингээд ерөөс танда монголчуудтайгаа таарна да. За ингээд зээл дотор зээл буюу одоо 90 хотын худалдааны гол төв. За энэ дотроос монголчууд бол их бараагаа татдаг. За ингээд дотор нь ороод ирсэн явж байна. За одоо ингээд бараа бүтээгдэхүүн энийг тавх харж байгаа. За энэ самцны тухайд бол 5-аас 30 яан ийм самцнууд байдаг юм байна. За энэ 10 яаны. За 10 яаны гэдэг чинь нэг 4700 яаны өнөөс өссөн байлээ. 4700 орчим төгрөг. За 5000 төгрөг багцсан. Подолкууд байна. 20 яаны ийм бүгдийн самц хувцснууд байна. 10 яаны ийм самцнууд, шортнууд байна. Шорт өмднүүд. За энэ мөн 10 яаных байна. За ингээл байна да. За гээд ингээд.
За энэ дөө энэ 30 он гэсэн байгаа л тань байна. 30 он. 50 он гэсэн байна. Цанд малгайтай цанц. Хөрөө он нот байна. За зарим нэг газар доо нөө зүгний насгүй те. Үнийн насгүй. За энэ 10 20 оны. 10 20 оны цанц. 30 оны цанцнууд. Зарим газар за энэ күрт гэсэн байна. Ийш орж күрт асууя. Үнийн асуу. За энэ күрт ямар үнэтэй вэ? Энэ 85. 85 яа. Амаа 80. Ер нь хэдээс хэдийн хооронд байгаа. Энэ цамц поло цамц малгайт. Юутай цамцнууд байна. Энэ цамц нь хэдүү? 50. 50 яа. Ханцуугүй поло бий юу? Ханцуугүй. Энэ цамц. Энэ ханцуутай. Энэ ханцуутай. Хацгүй юм. Ханцуугаа тэргээр байна. Тэд нар нь хэдүү? Энэ 40. За ханцуугүй полонууд энэгээр байна. 40 он гэж байгаа юм биш үү? 40 он гэж байгаа. За ингээд 40 он ч одоо 416. За нэг 17 орчим мянга юм уу да? 18 орчим мянга. Өнгөлөнгөр. За ийм орчимтэй. Ингээд цамцнууд байна. За ийш орж үн асууя. Bluetooth чихвчүүд ямар үнэтэй? Тэ Bluetooth-тэй. 60-аас 200 яар хүртэл одоо Bluetooth чихвчүүд байгаа юм байна. За энэ утасны гэр дагнсан бэлгүүр бол утасны гэр цэнэглэгч чихвч гэдэг юм. Нуу дагнсан юм газар байна. За эндээс л одоо манайхан ч аваад тэгэл бөөндөл авчаад тэгэл цаашаа яадаг шүү дээ. За энэ ингээд 35 оны бодолх цамц. 25 оны цамцнууд байна. 20 оны бодолхууд байна. 20 оны бодолхууд. Энэ иймэрхүү нэгтэй даав юм уу? Энэ даав юм уу? За шинэ зээл дотор энэ дугууны ундаг дугууны үн сонирхоод энэ үү? Хөнгөн цагаан 800 900 за ийшээгээ 350-тай 350-тай 500 энэ ундаг дугуй Улаанбаатар тарьцангай үнэтэй чинь одоо энэ хүүхдийн дугуй гэхэд энд бол 160 орчим мянган төгрөг болж байгаа юм байна. Яанаар 350-аар бодоход энд хотод бол энэ 350 орчим баг 2 дахин ногорцсон байгаад байгаа. Тэр нөгөө үүдний нөгөө юунууд хэд вэ? Нөгөө хоёр дугуйтаа нөгөө оноод явдаг юм. 460-аар авдаг чинь. За 55 400 200 гаруй мянга. За энэ 450-аар авах чинь. Тий. За ингээ одоо үзэхээр харьцангуй юм бол хэмтхэн ганц нэгээрээ авал эндээс авах нь бол зүйтэй байгаамаа. Ундаг дугууны ханш 350-аас том дугуй нь 900 хооронд байгаа юм шүү. 900 хооронд. Тий. За тэгээд ингэж ингэ манайхан л байна доо юм ирсэн. Битүү монголчууд. Худалдаа хийгээл гэж энэ. За
Энэ нэмэл хазаарны дэлгүүр юм шиг шүү. Сонирхолтой нэмэл хазаар. Морины хэрэгслийн дэлгүүр. Энэ хаа. За гингээл за төөрсөө одоо тэгээд манай хэдмэн хаан яваа. За төөрсөн тохиолдолд ганц л алтан дүрм үлчсэн гэдэг байгаа шүү дээ. Яг төөрсөн газар хаанаас эргэж ирээл гэдэг. Тэд дөрмөө бариад буцъя да. За юуны үн ханш за ондог дугууны үн ханш сая сонирхолсон. Хамгийн үнэтэй дугуй 900 юан гэдэг чинь 1450 орчим. Монгол бол нэг сая гаруйтай байдаг дугуй бол 2 дахин хямд байгааг сая харуулсан. Тэр номоо хийгээд авчмаар юм шүү. Энд яваа. За энэ шинс соя одоо замат салахад шинс энэ том шинснүүд нь ямар үнэтэй вэ? Бид нар энэ 120 yen. зөө. Энэ бодлоготой 170 yen. Бодлоготой 160 yen. Энэ 130 yen. 170-аас шинжлэлтэй зөө. 300 yen. 250 yen. Энэ зүгээр юм байна те 300 350 орчим мянга 140 гаруй мянга энэ агаар чигшүүлэгчтэй. Энийг зүгээр юм байна. За ингээд 300-аас 120 хүртэл байгаа юм шүү. За эрээний шин зээл дээрээс мэдээллийг үргэлжлүүлэх хүргье. Тэгээ энд нөгөө барилгын багаж техникүүд байна. За үн ханшинаас та сонирхуулъя. За жишээ нь одоо комд орцоогууд бол 485. За нэг 485 гэдэг чинь 4416 за нэг 180-аад мянган төгрөг юм байна. За тэгээд энэ багажнууд байна. 268 даслагч байна. За энэ 768 гэдэг ийм юмнууд байна. Энэ үнүүдээр бичсэн юм байна. Хөрөө байна 385. За энэ одоо юу гагнур аппарат юм шиг байна. Гагнур аппарат 370. За энэ 1460 гэж байна. За энэ комод 890 за 1000 юан гэж бодоход 470 мянга л да. Тэгээд энэ чинь 300 хэдэн мянга л гэсэн. Энэ дооша бодвол за хөрөө байна 385 гэж ийм хөрөө байна. За энэ машины энэ их айтах юм байна. Энэ ямар үнэтэй? Энэ хэд вэ? 415. Тэгээ шууд юу ачих юм бэ шүү дээ. Машин данхраадах та гар оролцоогүй данхраадчих юм байна. 218 мянга ийм данхраад бас байна. Данхраад чинь гоё болчихсон юм. Нөгөө нэг дугуй засварын том данхраад нь жижигсэн хувилбар энд ирсэн байна. За ингээд энэ дугуй тайлах шинэ дугуй тайлах багчнууд байж байна. Энэ хэддгээр лангуйн танах. За чулууны их дэлгүүр гээд хэрэг та 90 ороод энэ дээр ирэхэд 93 95 дэх ийм багжнуудыг бол эндээс авах юм байна шүү. За энэ машины дугуй тайлагч энэ бол бас хэрэгтэй хэд байна. За энэ ком багж нь 685 гэж байна. 685 юан гэдэг чинь за 700-аар бодоход 74-ийн 75-ын 35 300 орчим мянган 300 гаруй мянган төгрөг юм байна. Энэ том жижиг үү? Энэ том. За энэ машин угаах комод юм шиг байна. Хэд хэдийн янзаар Энэ алуу мэт хоёр бата. хэд хэдийн янзаар хошуу нэрэх болтой юм шиг байна.
За ингээ багжнууд бол байна аа энд бол. Хүн шидэрэл байна да. За ийш орж үзье. Хөдөлгөөн та. За ингээ гэрлүүд байна да. Гэрлүүд байж байгаа юм байна. Машинд тэтгсэн шүү дээ. За энэ болохоор загас саг нуурын хэрэгсэл. Уурга тэргүүтэй. Загас саг нуурын хэрэгслүүд. За энэ аяны тогоо биш. Энэ ямар үнэтэй вэ? Танд байгаа шүү дээ. За үнийн асууя. Би энэ гот Энэ аяны тогоо хэд вэ? 120 яана гэдэг чинь. За энэ чинь юу? 40 50 мянган төгрөг юм байна. За энэ нөгөө нэг ахтар гэрлүүд чинд баг шиг байна да. Гэрлүүд ста төрлөөр байна да энэ чинь. Яа ингэ. Гэрлүүд маркер байна. За энэ чих хомсны хэрэгсэл, тооны машин, хайч. Эйш массажны аппаратур, нүдний массаж, хөлний массаж гэл байгаа юм байна да. 265. За хөл массажна. За смисис инду вайдли машин дуран за инду энэ дурангууд хэд вэ? Энэ дур? Наач дөрөв 450. 450 яа. 44 200 гаруй мянган юм байна. За энэ сагуур 200 юм байна. Хонсны тоо. За энэ чи үлээ. Ааха, за энэ ч нэг том бүдүүн дэлгүүр. Стол руугаа явж байна. Яг. Жимсний дэлгүүрүүд бай. За ингээл буудлын руугаа явж байгаа юм да. Өнөөдрийн аялал өнгөрлөө. Энэ хөгтөл Монгол хоол гэж.